төлөвтэй менторшип хөтөлбөр нь админ хэрэглэгчээр вебинар нэмэх, үүсгэх болон нийтлэх боломжтой байна. Ингэхдээ вебинар хэсгийн вебинар нэмэх товчлуурн дээр даран сургалтын нэр, эхлэх өдөр, эхлэх цаг, дуусах цагийг оноож өгснөөр үүсгэх болон нийтлэх боломжтой болно. Вебинарыг үүсгэснээр хүлээгдэж буй төлөвтэй болох ба хэрэв нийтлэх тохиолдолд засах товчлуурыг даран мэдээллийг шинжлэх, нийтлэх боломжтой. Нийтлэхдээ нийтлэх товчлуурн дээр даран өөрийн оруулах оролцогчдыг сонгон нийтлэх өдөр цагийг тохируулан хэрэв мэйл илгээх бол мэйл илгээх боксыг чеклэж нийтлэх товчон дээр дарна. Нийтэлсэн төлөвтэй вебинарыг эхлүүлэх боломжтой ба ингэхдээ тухайн вебинарын мөрийн ард байрлах 3 цэгэн дээр даран эхлүүлэх бол эхлүүлэх, засах бол засах, устгах бол устгах товчийг дарах боломжтой. Эхлүүлэх товчийг дарснаар тухайн вебинарын мэдээлэл эхлүүлэх болон хаах гэсэн товчлуур гарч ирнэ. Эхлүүлэх товчлуурн дээр даран уулзалтанд орох өөрийн нэрийг оноон уулзалтанд орох товчлуурн дээр дарна. Дууссан төлөвтэй вебинарыг устгах боломжтой ба ингэхдээ мөн адил тухайн вебинарын мөрийн ард байрлах 3 цэгэн дээр даран устгах товчлуурн дээр дарна.